ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн байгууллага нь хэрэглэгчдэд илүү ихтгэл үнэмшил төрүүлж чадах үз тогтвортой найдвартай үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болох юм а. Тус стандартыг хөндлөнгийн шинжээч ирж үнэлэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр хийдэг. Анх 2015 онд стандарт хэмжилзэн үндэсний төв чанарын удирдлагын тогтолцоонд энэ стандартыг нэвтрүүлж байсан бол энэ жил олон улсын аудитороор магадлан итгэмжлүүллээ. Хөндлөнгийн үнэлгээ хийхдээ тухайн байгууллагын дотоод аудит, тайлан тооцоо, хэрэглэгчдийн сэтгэл ханамж дээр судалгаа хийсэн эсэх болон урд өгсөн санал зөвлөмжийг хэрэгжүүлсэн эсхийг харгалзан үздэг байна. Энэ олон улсын менежментийн стандартыг нэвтрүүлснээр хэд хэдэн сайн талтай дотоодын үйл ажиллагаа сайжрах төдийгүй гадна талдаа тухайн байгууллага өөрийгөө хөлөөн зөвшөөрүүлж байдаг. Гадна талдаа гэдэг нь хэрэглэж цаашлаад олон улс дэлхийд өөрсдийгөө батлах боломж болдог. Үүнийгээ дагаад хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгддэг. Стандартчлал хэмжилзэн үндэсний төвийн хувьд сайн үйл ажиллагаатай стандартаа баримтаж ажиллаж чадаж байна гэж үзэж байна. Стандартчлал хэмжилзэн үндэсний төвийн ISO 9001 стандартыг магадлан итгэмжилсэн олон улсын аудитор өмнө нь Орос, Казахстан, Армени, Грузин болон Европын орнуудын хэд хэдэн улсын төрийн байгууллагад магадлан итгэмжлэх үйл ажиллагаа хийж байжээ.